их юм болохоор энэ өнгөрдөг өвөл ерөөсөө жилээс илүү хүнд өвөл боллоо. Манайх чинь дөрвөн бүлтэй мал маань хүрээд бололцоод байдаг байсан. Ноднгийн байгалийн давтшгүй хүчин зүйлд их малын хоргодуулсан. Их байгалийн цас унангууд аяараа хоол нь багасаад ирэхээр мал чинь турж эхэлнэ. Ирч хүчээ алдагдадаг. Тэр чинь нэг дорж өгчих юм биш. Тэгээд доотлын баг жижигээс даарж бэрж байна. Хоолгүй болохоор хоолгүй мал их даархан амархан биерхэн амар. Зуугаад ямаа нэг 50-50 тонн болсон 3 өгөхөр харагдсан. Энэ илээд нэг 20 сая төгрөг. Аас тэгээ алтаад хад бас амжиргааны хөсөр хэмжээнийг бас сэтгэл бас хөндлөлсөн. Нөгөө тэгэл дэрэгдэл тааж мэд ихгүй штэ тэгэл. Яхаа айцтай яах вэ гэсэн мэт.